За баярлалаа. Тэгээ хуулийн төсөл дээр гол үзэл санаа бол ерөөсөө хамгийн одоо санаачлагчдын хувьд барьсан асуудал дээр хоол унд тэр одоо хөнгөлөлттэй унаа туршийн хөнгөлөлтөн дээр шимтгэл тооцохгүй асуудал дээр л байгаа шүү дээ. Бусад үзэл санааны хувьд бол ерөнхийдөө яамны бодлоготой бас уялдаад нийцээд явж байгаа юм байна гэдэг ийм дүр зураг харагдаад байгаа юм. Тэгээ өнгөрсөн 7 хоногт санагдаж байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс нийгмийн даатгалын одоо тогтолцооны нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоог одоо бүрдүүлэх үүднээс цогц системээр шинжилгээ хийж судалгаа хийгээд за үүн дээрээ 7 багц хуулийг өргөн барина гэдэг ингээд санилцуулга юу хийсэн. Мэдээллүүдийг хийсэн. За энэ дотор бол өөрөө нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлт тэтгэврийн реформ дээр суурилсан тэтгэврийн даатгалын реформ дээр суурилсан өөрчлөлт явж байгаа юм бэл. За энэтэй ажлын хэсгийн энэ оруулж байгаа саналыг аваад үзэхээр ерөөсөө л энэ саяны яриад байгаа хоол, унаа, түлээ туршны хөнгөлөлт энэ дээр яах вэ гэдэг асуудал. Тэгээ энийг магадгүй нөгөө үндсэн цалингийн тэдүүвээс хэтрэггүй байх гэдэг хязгаар тогтоож өгөөд тэрний үр нөлөө ямар байх вэ гэдэг тооцоолоо хийж явчих юм бол нэг одоо нийцэхгүй маргалдаад ах асуудал харьцангуй гайгүй болов гэж бодож байгаа юм. За яамнаас хүсэхний хүсэлт байна. За мөхцөл дарга бас гараа авчлаа. Түрүүн мөхцөл дарга хариултаа хэлсэн. Яагаад хууль дээр татгалзсан санал өгсөн юм бэ? Дэмжихгүй санал өгсөн юм бэ гэж. Хоёр үндслэл хэлжээ. За нэгдүгээрт тэр тооцооллын асуудал дээр бол нэгтлэн зүйтэй байх. Хоёрдугаарт төсвийн жилд төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэж. Тэгээ улсын хурлын гишүүч яаж ажиллах юм бэ тэгэхээр? Хэрвээ хууль санаачлаад тухайн хууль нь төсөвтэй холбоотой асуудал байвал хэрэгжиж эхлэх хугацаагийн дараагийн төсвийн жилээс гээд заалт оруулаад өгчөж болно шүү дээ. Дэмжиж тэрэн дээр нь тийм саналаа оруулаад явж болдгоо юм уу? За яг засгийн газар дэмжихгүй байлаа гэд гишүүд хуулийн өргөн барих л бах л та. Гэхдээ энэ гадна талдаа юу гэж ойлгох вэ гэхээр гишүүд нэг юм санаачлаад бүр ямар ч бодлоготой нийцээгүй зөрчилдсөн юм авч санаачлаад оруулсан юм шиг. Тэрийн салбарын яам дэмжихгүй байхад парламент дэмжиж гаргачихж байгаа юм шиг энэ хоёр институцийн хооронд үл ойлголцол үүсэх төвшөнд авчиад байна. Ялангуяа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам руу орсон гишүүдийн санаачилсан хэд хэдэн хуулийн төсвөлтөөр засгийн газар дэмжихгүй гэдэг байр суурийг танах гаргаж өгсөн. Тэгээд ядаж энэ хууль санаачлаад явж байгаа гишүүдтэй засгийн газрын хуралдаанаар оруулахын өмнө 30 хоногийн дараа та нар хариу өгч байгаа шүү дээ. Ядаж санаачлагчтай нэг уулзчдаг л баймаар байгаа юм. Хуралдаанаар хэлэлцүүлэх гэж шүү. Санаачлагчийн хувьд бид нар яам одоо санаачлагч, хууль санаачлагч хоёрын хооронд ийм үл нийцэх шалтгаан байгаа учраас, ийм шаардлага байгаа учраас бид нар дэмжихгүй санал өгөх гээд шүү. Гэдэг юм ярьчдаг баймаар байгаа юм л та. Бидний нэг ажлын уялдаа холбоо байхгүй хоорондоо бичиг шидээ суугаад байгаа. Тэгээ уг нь бол гишүүд хөрхийн энд чинь яг хөөр нэг ажлын хэсэг ахлаад хуулийн төсөл боловсруулаад ордог. Яг үндэ улсын хурлын гишүүд ямар орон тоотойг та бас мэдчихэл байгаа бох те. Тойрог дээр орон нутагтай ганц зөвлөхтэй. За жигсаалтын гишүүд бол бүр юу байхгүй, биелүүлэгч байхгүй. Тэгэл эндээ нэг туслах зөвлөх хоёр л байдаг шүү дээ. Яам бол бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа шүү дээ. Бид хуулийн төсөл өргөн барих гэж энэ цаг хугацаанд үнэхээр ачаал хүрэлцэхгүй, хүн хүч хүрэлцэхгүй боломж нууцаа ашиглаад нэгдсэн үндэсний байгууллагын хэдэн агентууд олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг гуйгаал их хурлын хамгааллын газрын хэдэн ажилтнуудыг одоо цаг нар нь яаж ийн гэл одоо цаг завыг харж батуудаал гуйгаал ингээд сууж байгаа хүмүүс яг үнэндээ. Гэтэл яам энэ бүхэл бүтэн аппарат асуудал хариуцсан хүмүүс байж иж яагаад энэ гишүүдэд та нарыг ирээд уулзах гэж болдог. Бид нар заавал та нарыг дуудахгүй шүү дээ явчихвал уулзчих. Тэгээ энэ тал дээр бас цааш та анхаараар гэдэг хэлэх гэсэн. Тэгээ миний хувьд бол энэ